ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд Монгол улсаас 3 дурсгалт газар бүртгүүлсэн. Эдгээр дурсгалт газраас хамгийн түрүүнд буюу 2004 онд Орхины хөндийн соёлын дурсгалт газар нийт хүн төрөлхтний тусын тулд өвлүүлэн үлдээж хадгалан хамгаалах шаардлагатай соёлын хосгүй хийгээд түгээмэл ач холбогдолтой үнэт төв болохыг нотолж ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэн авсан юм. Орхины хөндийн соёлын дурсгалт газарт Чулуун зэвсгийн үеэс ахуулан 20 дугаар зууны үе хүртэлх соёлын өвийн үнэт дурсгалууд Өвөр хангай болон Архангай аймгийн 5 сумын 121,967 га нутаг дэвсгэрт тархан байрладаг. Энэхүү Орхины хөндийн бүс нутагт Монгол улсын ерөнхийлөгч Эрдэнэ нийслэл хар хором хотыг сэргээн байгуулах тухай зарилга гаргасан билээ. Өчигмийн төргийн үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизийн редакцуудаас 7 хоног бүр үзэгч та бүхэндээ шууд амжилан хүргэдэг хэлэлцүүлгийн цаг нэвтрүүлэг маань эхлэж байна. За дөнгөж сая үзэгч та бүдийн харсанчлан бид Орхины хөндийн соёлын дурсгалт газар дээр тулгуурлан соёлын өвийн хадгалан хамгаалалт сэргээн засварлалтын талаар бол өнөөдөр хэлэлцгээр студид зочдыг урьсан байна. Ингээд зочдод танилцуулъя. Дэлхийн өв Орхины хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргааны дарга Отгонбаяр, Соёлын яамны соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Мэнд сайхан, Соёл урлагийн сургуулийн тэргүүлэх профессор Эрдмийн зөвлөлийн гишүүн соёлын гавьяа зүтгэлтэн Урт Насан, Шанхайн баруун хүрээ хийдийн дэд хамб Пүрэв Сүрэнболд, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт сэргээн засварлалтын холбооны тэргүүн сэргээн засварлагч доктор Ангараг Сүрэнээр ирсэн байна. Та бүгдэндээ өчигмийн төргий. За баярлалаа. Та бүхэн түрүүнд одоо ерөнхийдөө манай мэдээллээс дэлгэцнээр харсан байх. Монгол улсын ерөнхийлөгч маань 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарилгаан гаргаж баталгаажуулсан ийм зүйл байгаа. Тэгэхээр дэлхийн өв бол Орхины соёлын хөндийн дурсгалт газрыг бид нэр хэрхэн одоо их төрхөөр нь хадгалан хамгаалах юм бэ? Соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалахад юуг анхаарах ёстой юм? Хамгийн гол нь цаашдаа ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай юм бэ гэсэн ийм багц асуудлын хүрээнд бид нэр өнөөдөр ярилцлагуудаа өргөжлүүлнэ. Тэгэхээр эхний асуултыг би Урт Насан гойтой тавья гэж бодож байна. Одоогоос 20 жилийн өмнө одоо энэ гайхалтай соёлын өвийг бид бүртгүүлсэн юм байна шүү дээ. Тэгэхээр Орхины соёлын төвийн одоо дурсгалт газар нь ямар шалгуур үзүүлэлтээр энэ бүртгэгдсэн юм бэ? Энэ тухай ярьж эхлэх үү? За тэгэхээр өнөөдөр чинь одоо үзэгчдийн одоо амар амгалан юу ч гэсэн айлтгая. Өнөөдөр одоо маш сайхан ойн өдөр одоо тохиож байгаа байна. Монгол улс дэлхийн өвд одоо анхныхаа соёлын өвийг бүртгүүлсэн тэр дурсгалт үеийн 20 жилийн одоо болж байгаа юм байна. Энэ үнэхээр сайхан байна. Тэгэхээр Орхины хөндийг бол 2004 оны 7 сард Хятадын Сөүжүү дэлхийн өвийн хот байгаа. Бас Сөүжүү хотод хуралдсан дэлхийн өвийн хорооны хурлаар дэлхийн өвд бүртгэж авсан. Сая одоо тодорхой одоо танилцууллаа. Тий. Тэгэхээр Орхины хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвд одоо бүртгүүлэх соёлын 6 шалгуур байдаг. Тэрнээс 3 шалгуурыг одоо хангажээ гэж бүртгэж авсан. За 2 дугаар шалгуураар нь бүртгэж авсан. Энэ бол юу гэхтэй зэрэг бол Орхины хөндийн соёлын дурсгалт газар бол одоо энэ соёл иргэншлүүдийн нүүдлийн одоо суурин соёл иргэншил, өрн дорны соёл иргэншлүүдийн харилцсан солилцоог харилцсан нөлөөллийг яруу тодор элдгэн харуулж байгаа үлгэр жишээ газар нутаг Моон гэж ингэж бүртгэж авсан. 3 шалгуур үзүүлэлтийг бүрэн дүүрэн хангасан учраас 2 дугаар шалгуурыг 3 дахь шалгуурыг бас бүрэн дүүрэн хангаж байна гэж. Энэ юу гэхтэй зэрэг бол энэ баг дэлхийд ховорцсон магадгүй сүүлчийн одоо соёл иргэншил болох нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн одоо голомт болгож нүүдлийн соёл иргэншлийг хадгалж хамгаалж байгаа үлгэр жишээ газар нутаг Моон гэж 3 дугаар шалгуураар бүртгэж авсан. 4 дахь нь бол одоо хүн төрөлхтний түүхийн тодорхой үе шатыг тов тодор, элдгэн харуулж байгаа нотлогоо гэрж болж байгаа гэж. Тэр нь юу гэхээр нөгөө л Орхины хөндийн хар хором хотын туур, нөгөө л одоо хар балгус хот, Уйгрын нийслэл,
нөгөө алдарт одоо төргийн үеийн хөшөө дурсгалууд. Мэргэн тооны Тийм энэ чинь бол одоо дэлхийн ямар ч гэсэн Евразийн. Ер нь дэлхийн түүхийн тодорхой үеүүдийг бол ингээд элдхэн харуулад үлдсэн гайхамшигтай дурсгалууд байгаа байхгүй юу? Тэр утгаар тэр дөрөвдүгээр шалгуурыг хангасан гэж ингэж одоо үзэж бүртгэж авсан. Энэ бол нүүдэлчин Монголын ард түмний одоо бахархал гайхамшигтай сайхан одоо үе байлаа. Тэгж бүртгэж авсан. Ач холбогдлыг асууж бол би чи 1 минут болцсон байгаа энэ. Ач холбогдлын дараа нь яриа. За ийм шалгууруудаар бүртгэж авсан юм шүү. За манай үзэгчид тав тодорхой сайхан ойлгож манай хэлцүүлгийг хүлээж авч байгаа байхад найдаж байна. За энэ нэвтрүүлгийг одоо манай редактор сэтгүүлч Янжин Цэрэн бид хоёр хөтлөө явуулна. Дараагийн асуултыг Янжин маань тавих нэ. Эндээ хандаж ямар асуулт тавих гээд байна? За орхны хөндийн соёлын дурсгалт газар маань Дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн өвд бол ингээд бүртгэгдсэн байна. Тэгэхээр яг энэ ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгүүлснийх нь одоо ач холбогдол нь юу юм бэ? Бид олон улсын өмнө ямар хариуцлага эргээд хүлээх вэ гэдэг асуултыг минь сайхан даргаас асууж байна. За шалгуур үзүүлэлтийн дуртасгаа маань хэлчихлээ. Ач холбогдол ямар өөр хүлээх юм болж байна? Энэний өмнө ЮНЕСКОд тийм ээ? За ер нь бол дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажил манай улс бол одоо ч идэвхтэй хийж байна. Дөнгөж 2023 онд нөгөө буган чулуушаа болон хөрлөө үеийн дурсгалууд гэсэн шинэ номинацаар бүртгүүллээ. За конвенц бол дэлхийн соёлын болон байгалийн үеийн хамгаалах конвенц бол 1972 онд батлагдсан. Конвенц. Тийм. За энэ конвенцийн одоо нэгдэн орсноор бол нэгдэн орсон улс орон бүр өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа соёлын өвийг хадгалж хамгаалах, идэвхтэй сурчлах, за тэгээд үр хойч үедээ өвлүүлэн үлдээх ийм үүргийг бол албаас хүлээдэг. Гэхдээ саяын хэлсэн зүйл болгоныг бид нэр задлж үзэх юм бол одоо тэр хамгаалах гэдэг энэ хэлбэр нь бол өөрөө маш олон төрлөөр явж байгаа. За соёлын үеийг хамгаалах бодлого бол бас соёлын яамнаас боловсруулад соёлын үеийг хамгаалах үндсэн чиглэл гэж төслийг бид нар боловсруулад ажиллаж байгаа. За ер нь бол соёлын үеийг хамгаалах чиглэлээр Алсын хараа 2050, за Монгол улсын одоо 5 жилийн үндсэн чиглэл, засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, за мөн соёлын яамны стратегийн баримт бичгүүдэд бол тусгагдсан энэ чиглэлээр бол бид нэр тодорхой хэмжээний төлөлт хийгээ явж байгаа. Тэгэхээр соёлын өвөө хамгаалах конвенцэд нэгдсэн орнууд хадгалж хамгаалахтай холбоотой бол бас онцлог ажлуудыг ерөнхийдөө үүргээр хүлээдэг байгаа. Энэ нь бол жишээлбэл соёлын болон байгалийн өвөө нийгмийн амьдралд тодорхой үүрэгтэй болгох, жишээлбэл энэ ажлыг зохион байгуулах ёстой. За тэгээд одоо тэр хадгалж хамгаалах сурчлахад шаардлагатай тэр мэрэгжилтэн хөрөнгө, санхүү, техник, тоног, төхөөрөмж эдгээр зүйлүүдийг бол бэлэн болгох, бэлтгэх мөн одоо хамгаалтын захиргаануудыг байгуулдаг. Манай улс бол одоогийн байдлаар 3 бүртгүүлчээд байгаа. 4 дахь өв дээр жишээлбэл хамгаалтын захиргаа арай байгуулж амжааг байна. За тэгээд цаашлах юм бол энэ соёлын өвд учрах, эрсдлийг арилгах, аюулаас урьдчилан сэргийлэх. За тэгээд шинжлэх ухааны судалгаануудыг өргөжүүлэн хөгжүүлэх. За тэгээд үндэсний болон бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх гэх мэтлэн олон төрлийн үүргийг бол хүлээж байгаа. За тэгээ. Тэгэхээр минь сайхан ярьлаа. Ерөнхий одоо үүрэг хариуцлагыг хүлээл. Тэгэхээр дэлхийн өв гэж юу юм бэ гэдэг их сонирм. Тэгэхээр одоо бүх улсууд л дэлхийн өв жамаа бүртгүүлнэ гэдэг. Соёлын өв бүхэн бол дэлхийн өв биш. Яагаад дэлхийн өвийг бол нөгөө 6 шалгуурын аль нэгийг хангасан байна гэдэг бол дэлхий дахны гэж байгаа.
Тэгээ universal гэж ярьж байгаа. Хосгүй үнэтэй outstanding гэж ярьж байгаа. Хосгүй үнэт. Дэлхий дахны үн цэнтэй. Түүнээс гадна устаас ялгаатай хосгүй, ижилгүй. Тийм үн цэнтэй өвийг дэлхийн өвд бүртгэж байгаа. Одоо орхон хүнсийн соёлын дурсгалт газар бол түрүүний бид нарын дурдсан 3 шалгуураар энэ бол дэлхийд дахны үн цэнтэй юм байна. Тэсгээд хосгүй гэсэн. Бусдтай ижилгүй юм үн цэнийг хадгалж байна. Ийм учраас хүн төрөлхтний зөвхөн монголчууд юм биш. Хүн төрөлхтний хойч ирээдүйдийг хадгалж үлдээж таниулж байх нь хүн төрөлхтний соёл энэ олон төрлийг хамгаалж хүн төрөлхтнийг сайн сайхан байлгахад чухал ачаал бүгдэлтэй юм гэдэг утгаар л хамгаалж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд одоо тэр үүрэг хүлээхийг манай мэд сайхан ярьлаа. Тэгэхээр энэ сайхан дараа тодруулаад хэлчих. Уртаа сугуу сайн хэлжтэй шүү дээ. Тэр нэг зэрэглэлүүд байгаад байна гэх тийм ээ. Зарим нь уртаа сугуу хэлчих шиг боллоо. Тэр зэрэглэл гэж яг юугаа хэлээд байна тий. Яг тодруулаад хэлчих зөө. Зэрэглэл гэдэг асуудлыг ярихаар бид нар нөгөө бас л үндэсний хууль тогтоомж ярих хэрэгтэй болж байгаа. За соёлын үеийг хамгаалах тухай хууль бол 2001 онд анх баталсан. Үүнээс өмнө бол бас социализмын үеч гэсэн төв соёлын дурсгал зүйлийг хамгаалах тухай хууль гэж байсан. Ажил байсан та тийм ээ. Тэгээ шинжлээ соёлын үеийг хамгаалах. Өөрөөр хэлбэл соёлын үеийг хамгаалах хууль гэж одоо шинээр одоо боловсруулаад баталж байгаа хэрэг нь юу вэ гэхээр маш олон тооны мэрэгжлийн тодорхойлолт хэлбэрүүдийг гаргаж ирсэн. Нөгөө талаар соёлын үеийг хамгаалах тэр механизм арга замыг бүгдийг хууль эрх зүйнүүдэд албан ёсоор баталгаажуулж өгч байгаа. Тэгээ музейн тухай хууль бас үнийг дагаж гарлаа. Соёлын тухай хууль бол нэмэлт одоо шинжилсэн найруулга явлаа. Тэгээд энэ хуулиудаа бол жишээлбэл соёлын үеийг хамгаалах тухай хууль дээр соёлын өв нь өөрөө үл хөдлөх дурсгал, за хөдлөх дурсгал, тэгээд бие тус өв гэх мэтлэн олон төрөлд хуваацсан. Өөрөлдөл хуулийн хэлгээрээ бүгдийг тодорхойлчихсан байдаг. Тэгэхээр энэ үл хөдлөх дурсгалыг жишээлбэл улсын зэрэгэл, аймаг нийслэлийн зэрэгэл, сумд үзгийн зэрэгэл гэдэг өөрөлдөл хамгаалж байгаа субъектээр нь нэг 3-ын зэрэг тооцож байгаа юм байна. Улсын зэрэгэлсэн байдаг. Зөв. За хөдлөх дурсгалыг бол хосгүй үнэт зэрэгэл гэж ангилж байгаа. Хосгүй үнэт дурсгал одоо өөрөлдөл музей үзмөрчүүд бийгээр байж байгаа тэр үзмрүүдийг бол засгийн газрын тогтоолоор Монгол улсын хосгүй үнэт дурсгал зүйлд тогтоодог, жагсаалтад оруулдаг. Үнэт зүйлийг бол соёлын яамн дээрээ тогтоодог. Ийм зүйл. За тавчханд баярлалаа. За янжаа. Асуумаар байна. Зэрэглэл гэсэн ярьж штэ. Улсын зэрэглэл, аймгийн зэрэглэл гэдэг. Яг энэ зэрэглэлд ингээд одоо улсын зэрэглэл гэдэг юм ч юм уу, тийм үү? Аймгийн зэрэглэл гэдэг ороод явхаараа хадгалалт, хамгаалалт, сэргийн засварлалтанд өөр байх уу? Араа өөр хэлбэртэй шалтгаан байх уугүй юу? Тийм зүйл байхгүй. Гурав хаачлаа. Нийт одоо дэлхийн хувьд 29 дурсгалыг төлөөлөж бүртгэж авсан ЮНЕСКОд анх бүртгүүлж байхдаа. Үүний одоо 7 дурсгал нь бол одоо улсын зэрэглэлд гэж бүртгээд 6-гийн нь бол аймгийн зэрэгэлт, үлдсэн нь бол одоо сумын зэрэгэлт байна гэж ингэж бүртгэсэн төлөөлүүлж. 2019 онд дэлхийн орхны хөндийн соёлын дурсгал газрын хамгаалтын захиргаа түрүүн та бүхний юм дээр гарсан 5 сумын нутаг дэвсгэрт байна. Тодорхой хэсгийг ингээ 183 мянган газарт одоо үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр 234 дурсгалт газрын 2884 дурсгал бүртгэгдсэн байгаа. Хамгийн сүүлд одоо сумынхаа соёлын төвтэй сумдынхаа багийн засаг дарга нартай хамтарч одоо ганцхан дэлхийн үеийнхээ дурсгал газар биш нийт 5 сумынхаа хэмжээнд ингэж тоолоход бол ийм дурсгал энэ дурсгалуудыг бид нэр бүртгэн баримтжуулж дурсгал бүр дээр координатыг тогтоож CD бас цэгийн тогтоосон зурагжуулалтыг бол соёлын төвийнхээ эрхлэгчнээс ингэж гардуулж өгсөн байна. За тавчхандаа юм байна. Одоо ангараг сүрэнтэйгээ бас ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр соёлын өвийг сэргээн засварлахад баримтлагдаг зарчим байх уу? Та бол одоо жишээ нь Японд яваад мэрэгшээд одоо цол зэргийн хамгаалаад ирсэн юм байна шүү дээ, тийм ээ? Тодруулаад даргын ярьсан дээр нэмээд явж хад өргөжлүүлээд дээ. За тэгэхээр соёлын өвийн сэргээн засварлалт хийхэд хамгийн гол баримтлагдаг зарчим болохоор их төрх бүрэн бүтэн байдал. Их төрхийн бүрэн бүтэн байдал. Тэгээ энэ нь юугаа хэлж байна гэхээр жишээлбэл
Орхины хөндийн соёлын дурсгалт газрын за улсын зэрэглэлтэй Эрдэнэзүү хийд. Эрдэнэзүү хийд байлаа гэж үзэхэд за Эрдэнэзүү хийдийн 1586 онд автаа сагаан барьсан. Тэгэхээр түүх, соёл, шинжлэх ухааныхаа хувьд мэдээж бол ач холбогдолтой байна. За нөгөө талаас өвгийнхээ хувьд бол үнцнийг агуулж байна. Уламжлалт технологи энд байгаа юу? Уламжлалт материалаараа хийгдсэн үү? Энэ зүйлүүдийг одоо чухалчилж үздэг. Тэгэхээр уламжлалт материалыг байгаа бол тэрийг нь яг тэр чигээр нь хамгаалж үлдэх хэрэгтэй. Энэ зарчмыг л одоо барьж сэргээн сургалтаа хийх. Нэг ялангуяа одоо энэ гадны өндөр хөгжилтэй орнуудад бол зэрэглээс нь шалтгаалаад гар хүрэх, аль хэмжээнд гар хүрэх үү, хэр зэргийн засвар үйлчилгээ сэргээн сургалт орох уу гэдэг нь маш тодорхой зааж өгсөн байдаг. Тавчхандаа юм. Таны одоо ажиллаж амьдарсан тэр Япон орнд энэ болгон одоо нарийн чамд биелэгдэж хийгддэггүй стандартын ягшлан мөрдгөө Япончууд их няхнын болсоо да тийм ээ. Тэгээ манайхаас анхаармаар зүйл юу байдгийг. Жишээлбэл би одоо докторийн миний нэг ажил бол Японы одоо мужийн зэрэглэл, манайхаар бол аймгийн зэрэглэлтэй дурсгал дээр бол ажиллаж байсан. Тэр хамгаалах субъект нь бол эрх бүхий одоо байгууллагт судалгаа шинжилгээний хүрээлэнд хандаад үүнийг сэргээн сурвалж маань нэг зөвхөсөлтөд гаргаад за энэ дээр бол орж ажиллаж байхад бол за би оюутан байхад гар хүрэхгүй. Яг л аймгийн зэрэглэлтэй учраас та гар хүрэх эрх байхгүй. Мэргэжлийн судлаач нь энэ дээр гар хүрэх эрхтэй. Та бол туслах маягаар бол оролцсноо гэдэг. Тэгээ энэ дээр бол маш олон зүйл одоо сурсан л та. За нөгөө талаасаа бол одоо энэ жишээлбэл энэ дэлхийн өв Нарагийн дурсгалт газрын одоо сүм Хоружи гэдэг нэг сүм. Хоружи гэж нэртэй сүм. Энэ сүм 1949 онд бол шатцсан. Тэгээд шатсан сүм одоо яг тэр чигээрээ байгаа. Ханын зураг нь бол 1300 жилийн түүхтэй. За энэ сүмийг сэргээн засварлах, их төрхийг сэргээх одоо ажил 1949 оноос хойш зогсоо зайгүй үргэлжилж явж байгаа. Судалгаа шинжилгээний ажил маш хийж байна. Тэгээд Япон бол өндөр хөгжилтэй орн. Энийг одоо модын солиод сэргээчих бол одоо тийм технологи бол бий. Шинжлэх ухааны өндөр хөгжсөн орн. Гэтэ яагаад энэ соёлын үеийн тэр одоо шатсан ч гэсэн 1300 жилийн өмнөх одоо модон хийцлэл энэ ханын зураг нь үнцэнтэй юм бэ. Тэрийг хамгаалж авч үлдээ гэдэг арга зүйн боловсруулад одоо хүртэл судлаад ингэ явж байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд ерөөсөө яардаг үг гэсэн үг байна шүү дээ. Сэргээн засварлага тийм үү? Өв өөрөө юм үнцэнтэй. Яг бол ганцхан байгаа учраас хүн төрөлхтний өвөд бол ганцхан байгаа учраас бид энэ дээр бол цаг хугацаа гэдэг зүйлийг бол хойш нь тавиад энэ өвийг их төрхөөр нь яаж хамгаалах вэ гэдэгт бүхэл хүч чармаалтаа одоо хандуулж явж байгаа. Тэгэхээр манад энэ одоо энэ стандартыг мөрдөх боломжууд байгаа юу? Одоо яг манай хөрсөн дээр буугаад ирэхлээр яахаар байна? Яг хамгаалтын субъектийн бол одоо хуулийнхаа хүрээнд бол ингээд тодорхой болгоод өгчжээ. Улсын дүүргийн нийслэлийн аймаг сумын гэдэг. За цаашлаад тэгвэл энэ хамгаалтын субъект нь одоо ямар үүрэгтэй оролцох юм? Аль хэмжээний сэргээн засварлалт хийх юм? Жишээлбэл одоо энэ Эрдэнэзүү хийдийн сэргээн засварлалт бол хэд удаа өчнө явагдчихжээ. Ноён нуруунд дээр бол автаа сайхан байгуулсан 1586 онд гэсэн бичээс байгаа. За тэр бичээстэй ноён нуруу хэрв ингээд сольчих юм бол үнцэнтэй түүхэн одоо ач холбогдол нь байхгүй болоод өөрч байгаа. Тэгэхээр тэрийг хамгаалж үлдэх. Нөгөө талаасаа Эрдэнэзүү хийдийн одоо гол зуугийн сэргээн засварлалт явцад мөнх хааны ургийн тамхтай хөх тоосгонууд бол нэлээд их хэмжээгээр гарсан байдаг. Яагаад тэнд хийхээ болсон юм бэ? Ямар уш холбогдол байгаа юм? Одоо бол сэргээн засварлалтын явцад тэрийг бол сольсон. Тэгэхээр энийг тэр чигээр нь үлдээх ёстой байсан уу? За үнэхээр одоо солих шаардлагатай байсан уу гэдэг маш том одоо асуултууд байдаг. Энэ мэдчлэн бид ямар уламжил технологи байгаа юм? Яаж энэ их төрхөөр нь хамгаалах вэ гэдгийг маш нарийн судалгааны үндсэндээ хийх ёстой. Судалгаа ерөөсөө эхэлж явах хэрэгтэй гэдэг зүйлийг. За ангараг докторт баярлалаа. За Жанжаад мань асуулт байна уу? Одоо бид нар бас хамбагатайгаа ярилцуул дээр байхаа гэж бодож байна. Шанхай хүрээ эдийн дэд хамбаас бас асуумаар байна л да. За яг энэ орхины хөндийн соёлын дурсгалт газар байрлаж байгаа бас нэгэн өв бол одоо дэлхийн болоод улсын аймгийн зэрэглэлтэй энэ өв бол Шанхайн одоо баруун хүрээ хийд тийм ээ. Тэгэхээр яг өнөөдөр энэ хийдийн маань төрөх байдал, нөхцөл байдал яг ямар байгаа вэ? Сэргээн засварлалт хийгдсэн үү, хийгдээгүй бодож байгаа юу? Өнөөдрийг болтол яг шашны үйл ажиллагаа маань тэнд бол явуулж байгаа шүү дээ. Энэ өдрийн амгалан та бүхэнд
дамжуулъя. Тэгээд Шанхайн баруун хүрээ хэд бол орхины хөндийн соёлын дурсалт газар хамрагддаг дэлхийн хөвд бүртгэгдсэн ийм зохицолбор ийм газар байгаа юм. Тэгээд Шанхайн баруун хүрээ хэдийг ерөнхийд нь одоо товчхон хэлэхэд өндөргийн зан базар 1647 онд өнөөгийн Өвөрангай аймгийн Ширээ цагаан нууранд анх үүсгэн байгуулсан байна. Тэгээ Улаанбаатар хотын нийслэлийг одоо үүсгэн байгуулсан газрыг одоо манайхан Улаанбаатарын удирдлагууд Ширээ цагаан нууран дээр очиж тэмдэглээд эдгээр хийгээд идэг штэ. Тэр чинь ерөөсөө яг Шанхайн баруун хүрээ хийдэ гэсэн үг. Хоёр хуваагдаад ингээд явсан байна штэ. Тэгээ энэ явсаар 1647 оноос хойш 4 удаа нүүдлээд 1778 онд өнөөгийн Өвөрангай аймгийн Харин сумын нутаг Шангабагийн нутагт ингээд нүүдэлж ирсэн байна. Тэрнээс 1938 оны хүртэл хэлмэдүүлэлтийн хүртэл ингээд оршин тогтнож ингэж байжээ. За тэгээд энэ хүртэл одоо оршин тогтнохдоо бол мэдээж одоо тэнд одоо 38 оны хэлмэдүүлэлтийн үед бол олон байшин дугуйн сүмүүд устж гэмтэж ингэж сүйдсэн. Одоогийн байдлаар бол ерөнхийдөө туйран л үлдчихэд байгаа юм. Үйл ажиллагаа явуулж байгаа одооны газар нь бол одоо яг баруун хүрээнийхээ туйрнаас 2.5 км-ийн зайтай Ноён ламын сүм гээд 1741-ээс 51 оны хооронд баригдсан мөн л одоо 300 орчим жил болж байгаа. Ийм дуганд одоо үйл ажиллагаа 1990 оны 4 сарын 3-нд хурал намынхаа үйл ажиллагаа хийгээд өнөөдөр ингээд явж байгаа. За ингээд энэ хугацаанд бол одоо нутгийн олон түмний хандив тусалцаа тэгэл одоо янз бүрийн байдлаар ингээд багаар сэргээгээд үйл ажиллагаа сэргээ ингээд явж байгаа. Улсын төсөв хөрөнгө оруулалтаар хамгийн одоо орсон хөрөнгө оруулалт нь бол 1999 онд тухайн үед Гэгэрлийн ам гэж байсан. Энэ соёл урлагийн сангийн хөрөнгөөр зогшин дугныг ингээд засцилбсан баг. За энэний дараагаар бол нэг дугны одоо дээврийг нэг соёлын яамны сайдын багцаар багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. За үүнээс өөрөөр бол ерөнхийдөө хөрөнгө оруулалт бол одоогор бол ороогүй. Гэхдээ түрүүнд одоо хэллээ Монгол улсын хаан одоо хэмжээнд бол хосгүй үнэт зэрэглэлтэй 18 дурсгалыг хадгалж хамгаалдаг. Тэр дундаа одоо Богд хаанд Монгол улсын төрийн тугийг одоо Богд хаанд тухайынхаа хааныхаа зарилгаар баруун хүрээнд ингэ шилжүүлж ингэ байрлуулсан. Дээрээс нь өнөөдөр ингээд одоо ерөнхийлөгч маань их одоо Монгол улсын нийслэлийг одоо Улаанбаатар харирын бүсэд одоо байгуулах шинэ нийслэлийг байгуулах талаар ингээд ярьж байна. Гэтэл бол 1647 оноос ингээд 4 удаа нүүхтэй яг ингээд буцаад одоо их Монгол улсын нийслэл байсан энэ харуул одоо хот байсан энэ газараа хүрээгээ авчирж ирж ингээд буулгаад ингээд тогтооцсон байгаа. Тэгээ энэ минь ингээд уялдаа ханаас ингээд аваад үзэхэд бол Монголын төр тулсуудын одоо үеийн одоо хүчрэгчжсэн төр тулсууд энэ орхины хөндий энэ хавирал төвлөрж ирсэн юм байна. Энэ утгаараа хамгийн сүүлийн одоо Чингис хааны одоо Алтан ургийн гол одоо ноён Түшээд хаан энэ бол өөрийнхөө гал голомтыг тэр урдаас буцаагаад одоо их Монгол улсын хаан одоо Тосвор хотон дээр хийдэ ингэж барьж үлдээгээд энэ өдрийг хүрсэн юм байна. За яг өнөөдрийн байдлаар бол ноён ламынхаа 3 дугуйнд ингээ үйл ажиллагаагаа ингээд явуулж байгаа. Ингээ 18 хосгүй үнэт зүйлтэй нийт 671 дэсийн 3600 орчим одоо үнэт болон хосгүй үнэт ийм дурсгалуудыг хадгалж хамгаалдаг. 53 жил нууцаар одоо хурлаа хурж нэгсэндээ 1647 онд анх үүссэн хурлын тухайн үеийн одоо Монгол лам нар өндөргийн зан базрын өөрийнх нь одоо бэлэг авьяасаар зохион айлдсан одоо тийм хурлын ая данг бол нэгсэндээ 377 жил нэгсэндээ тасралтгүй хурж ингээд дамжуулж ирж байгаа ийм одоо хийд байгаа юм. Тийм энэ утгаараа бол одоо бидний зүгээс одоо төр засгийнхаа хэмжээнд бол одоо энэ одоо хөрөнгө оруулалт хийж энэ дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэдэг талаас удаадаараа бол олон удаа албан бичиг явуулж байсан. За товчхондоо юм байна. Тэгэхээр одоо энэ орхины хөндийн одоо энэ мундаг сайхан дурсгалууд шүү дээ. Түрүүн уртаасангуй хэллээ. Одоо тэр Тоникогийн гэрэл тааны хошиж байдаг юм уу? Хар хором хотч байдаг юм уу? Эрдэнэ зооёд байдаг юм уу? Яг энэ хүрээнд энэ ЮНЕСКОд бүртгэгдсэн соёлын үүдийн бүртгэлийн хүрээнд яг одоо Шанхайн хүрээ хийгдсэн ажил, бодиттой ажил яг юу байна вэ? Төслийн хүрээнд, хамгаалалтын ажлын хүрээнд. Ер нь бол байхгүй. Энийг түрүүний хэлсэн 99 онд нэг зогшин дугныг одоо сэргээн засварлсан. Тэрнээс хойш бодиттой хөрөнгө оруулалт бол байхгүй байна. Хийгдэх ёстой шаардлагатай зүйлүүд бас араас хүлээн авч байгаа юм байна, тийм үү? Тэглгүй яах вэ?
Одоо чи юу хүлээгдэж байна? Одоо жишээлх юм бол манай одоо соёлын өвийг хамгаалах тухай хууль байна шүү дээ. Энийг ингээд уншаад судлаад үзэхэд бол маш сайн бодож боловсруулсан олон талын мэрэгжилтэнгүүдэд оролцож үнэхээр сайн боловсруулсан хууль байдаг. Яг тэр хуулийн уншилт бол гэтэл бол одоо төр засгийн одоо засгийн газрын хэмжээнд бол тэр бодлого боловсруулж байгаа улсууд бол мэдээж хуулийнхаа дагуу тэр имийг одоо төсөв хөрөнгө хуваарлах байдаг юм уу? Тийм чиглэл үүргийг бол мэдээж дунд шатны одоо байгууллагуудад соёлын салбар эрхэлсэн төрийн захиргаанд дунд шатны байгууллага мэдээж өгж байгаа шүү дээ. Тэгээ тэн дээр очиод судалгаа бага байдаг юм уу? Манай хөлцөлгөө буруу тааруу байдаг юм уу? Ямар шалтгаанаас бол манайх бол одоо жил болгон өдөр болгон албан бичгүүдийг одоо энэ бол хуулийн дээр юм байгаа маа. Одоо хөрөнгө оруулалт одоо хийж энийг одоо бид нар чинь хүн төрөлхтний өмнө хүлээсэн ийм одоо үгийг өвдөр байна. Энийг одоо ингээд сэргээн засварлуулж ингэж муутахаас өмнө сэргээн засварлахгүй бол ингээд устж имтэх аюул ингээд орчоод байна гэдэг. Тэгээ ерөнхийдөө бол ер нь байхгүй. Хэрэгжилтэн дээр хорсон дээр бууханд харуулхан байгаа маа л гэж үзэж байна тийм ээ. Хадгалт хамгаалалтын дээр нэмж юм ярихгүй бол их бас өрөөсгөл болж байна. Тэгээ яагаад Орхины хөндийн соёлын дурсгалт газар гэж нэрлэж байна шүү дээ. Соёлын дурсгалт газар. Cultural landscape. Хадгалтын тухай ярихаар бид нар бол зөвхөн хөшөө дурсгал, сүм хийд тийм ээ? Өнгөцөх юм дотор яригаж байна. Өнгөцч биш л дээ. Зөвхөн нэг төрлийн яриад байна. Тийм ээ? Хөдлөх дурсгал одоо бурхтын дүр одоо тэр лурам баримал ингээд энэ бол онцгой чухал. Гэтэл Орхины хөндийн соёлын дурсгалт газар гэдэг бол зөвхөн хөшөө дурсгалын тухай асуудал огт биш. Өмнөөсөө хоошоо 120 км төвхөн хийдээс хөшөө цайдам хүртэл. Орхон голын хөвөөг дагаад зарим газар 5 км, зарим газар 20 км газар ингэж авсан байгаа. За энэ газар нутгийг юу гэж бүртгэж авсан бэ? Нөгөө дэлхийд дахны хосгүй үнцэн гэдэг чинь хаана юу байгаа юм бэ гэд 3 үзүүлэлт хэлсэн тийм ээ шалгуур. Тэрний хоёр дахь нь бол хамгийн чухал. Энэ нүүдлийн соёл өргөншлийн өлгий бөгөөд өнөөдөр амьд байгаа соёлын жишээ гэж бүртгэж авсан байхгүй юу? Энд бол зөвхөн хөшөө дурсгал нүүдэлчдийн үлдээсэн хөшөө дурсгал тэр нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн үлдээсэн хөшөө дурсгал ярихын чацуу хамгийн гол нь энэ нүүдлийн соёл иргэншлийн гайхамшигт өвийг одоо нүүдэлдэг. Бэлчээрийн мал аж ахуйг дагсан одоо тэр соёл тэр л эдээ будаа хийдэг. Тэр л одоо хувцас хэрэглэн хийдэг. Тэр адууны тоног төхөөрөмж хийдэг. Тэр гүний айраг саагаад айргаан хийж уудаг. Тэр л одоо малаан дагсан сүм хийд байгуулад тэр одоо бурхны шашныг өөрийн оронд эдээшүүлээд тэр шашны том соёлыг бий болгосон тэр нутагт. Тэр өлгийн нутгийн хосгүй гайхамшигтай бусдад байхгүй тэр соёлын бие тусвыг давхар хамгаалнаа л гэж бүртгэж авсан. Тэгээ бид нар бол өнөөдөр юу ярьдаг вэ гэхээр тэр хөшөө дурсгал хэдэн сүм хийд тэр Орхины хөндөд байгаа хар хуран хотын туурыг одоо малтаж ил гаргаж одоо дэлхийд нээх энэ тухай ярьж байгаа. Энэ бол хамгийн чухал. Нөгөөх нь бол нөгөө устж үгүй болох гэж байгаа. Нөгөө нүүдлийнхэн тэр ахуй нүүдлийн тэр одоо арга ажиллагаа нүүдлийн одоо тэр юуг яаж хамгаалах вэ гэдгийг ярихгүй байхгүй юу? Одоо тэнд энд өнөөдөр малчин хүн алга. Орхины хөндийн малчин хүнийг суулгаж байгаад асуух ёстой байхгүй юу? Яаж бид нар тэр гайхамшигтай нүүдлийн соёлыг одоо хамгаалах юм бэ? Яаж эдээ будаг одоо Орхины хөндөд аягүй хонио сайгаад улаан ээжгүй хийдэг хүн малчин байхгүй болж байгаа. Энд чинь устдаж байна гэсэн. Энэ устдах юм бол бид нар дэлхийн өвийн бүртгүүлсэн үнцэн байхгүй бол. Тийм ээ. За хэдүүлээ дэлгэрүүлээд ер нь бол ярилцсан болно. За ер нь сая та бүгдийн ярианаас ингээд сонсоод бид дэлхийн болоод одоо улсын зэрэглэлтэй тийм ээ. Яг энэ өвөөдөө бол хадгалан хамгаалах тэр тал дээр бол дутагдaltaй байгаад бол харагдаж байна. Ингээд ямар ч зэн дэлгэцэн хэдүүлээ хамтдаа нэг бичлэг
За, бүгдээ дэлгэцэн хараах яа. Студидтэй уулзъя. Өмнөд Солонгосын хосгүй үүний төв улсын зэрэглэлд багтсан Нандэгум суврагт загварын хаалга нь 2008 онд гал дүртэн шатсан. Улмаар сэргээн засварлалтын ажил 5 жил үргэлжилж Монгол мөнгөөр ойролцоогоор 47 тэрбум төгрөгийн зарлыг сэргээн засварлалтын ажилд зарцуулсан байна. Японы дэлхийн өв хосгүй үүний төв улсын зэрэглэлд багтсан 1300 жилийн түүхтэй Якушижи сүмийн сэргээн засварлалт 2009 оноос эхэлж 11 жилийн хугацаанд анхны байсан төрөх загвараар нь сэргээн засварлжээ. За бид Соёлын хамгаалж байгаа бодиттой дүрсийг бид нэр үзлээ. За янж яг заргуулаад ямар ч хугацаа ингэ шаардахгүйгээр удаан хугацаанд хамгийн гол нь судалгаахан бассан хийгээд байна шүү дээ. Энэ хугацаанд тийм үү 5 жил байна, 10 жил байна, 10 жилээс дээш байна. Тэгвэл манай орны хувьд ер нь яг энэ сэргээн засварлалтын үйл ажиллагаа хэр хугацаанд яаж хийгддэг юм бэ? Таны хувьд. За манай захиргаанаас бол үндсэн чиглэлүүд ер нь ярьчлаа. Хадгалж хамгаална, түгээн дэлгэрүүлнэ. Мөн тухайн соёлын өв дурсгалаан бол сурчлан алдаршуулна. Мөн бүс нутагтаа бол одоо доктортой хөдөлгөөгийг бас хангаж ажиллана. Аяж жуулчдын чиглэлээр шийдэх. Энэ дээр бол одоо манай захиргаа соёлын үндэсний төвтэй одоо 4 дахь жилд ажиллаж байна. Гэрээ хийгээд. Энэ дээр бол одоо жишээ нь Шанхай хийд дээр өнгө буудгийн судалгааг ингээ аваад улиралт нь 100 намар хавар ингээд улиралт нь чулуун дурсгал дээр ганц гэлтгүй. Ингээд судалгааны ажлуудыг бол хийж байна. Энэний үр дүнгээр ямар одоо сэргээн засварлалт хийх үү гэдгийг гаргах юм. Жишээ нь Эрдэнэ цугийн тоосгон дээр ирэхэд бол орц нормыг нь гаргана. Яг тэр хэмжээгээр сэргээн засварлалтыг хөл стандарт гаргаж яг энэгээр сэргээн засварлалт хийх нь байна шүү. Одоо бол манай улсын хэмжээнд бол ийм байна шүү дээ. Сэргээн засварлалтын ажил гэхээсээ илүү нөгөө барилгын засварчгал болчиход байгааг та бүхэн мэдж байгаа тийм ээ. Одоо бол энэ лүү хадгалт хамгаалтыг эхлүүлж судалгааныхаа ажлыг үр дүнтэй өвөл ингэж байна 100 ингэж байна ийм судалгааны үр дүнгууд гарч байна. Энэн дээр одоо бол ийм маягаар сэргээн засварлалт хийх юм байна гэдэг. Хадгалт хамгаалт нөгөө түгээн дэлгэрүүлэлтийн ажил бол бас байна. Манайх бол одоо бүх дурсгал дээр одоо судалгааны хөндлөнгийн тандан судалгаа хийдэг. Дээрээс нь бол соён гэгэрлийн ажлууд их хийж байна. Иргэдрүүгөө хандсан 10 жилийн хүүхдүүд рүү хандсан бүх төрөл рүү ингэж хандаж одоо энийг танин мэдүүлэх энэ бол нэг ёсондоо сурчлан алдаршуулахын цацуу нөгөө талтаа бол ойлгох зүг ухамсарласан хүүхдийн нэг талтаа хадгалт хамгаалт гэж үздэг. Одоо орчин үеийн ямар нэг одоо техник гэдэг ч юм уу тийм үү орчин үеийн л тэр будаг юу гэдгийг тэд нар ороод ирэхээр л тэр соёлын үнэт төв байхаа ер нь бол алдагдаад байна гэсэн үг үстэй тийм ээ. зөвхөн барилгын засвартаа зөөрж огт болохгүй юм гэдэг даруйд хэлсэн шүү дээ. Тэгтээ зэрэг бол яг анхны шатны тэр будаг нь цаана ямар будаг вэ? Яг тэр өнгөөр нь яаж орц норм нь хийх үү гэдгээр үл явж байгаа гэсэн үг. Шинжлэх ухаанчил одоо болж тэрлүү судалгаагаа хэдэн жилээр хийцэн юм гэдэг л судалгааны ажил дээр одоо явж байгаа. Бас заримдаа бол одоо нэг тоног төхөөрөмжийн дутагдал бас гадаад улс оронтой хамтрах шинжилгээ судалгаанд явах ажлууд бас тулгардаг. За судалгаа хийгдээд байдаг. Сэргээн засварлагчдын маань одоо яг тэр хүн хүч нь хэр байд юм бэ? Мэргэжлийн ур чадвар гэх юм уу хүн хүч одоо мэргэжсэн байдал ямар байд юм бэ? Сэргээн засварлалтын хувьд бол яамнаас олон талаар анхаарч байгаа. Юу гэхээр соёлын үеийг хамгаалах тухай хуульд дагсан журмууд байдаг л да. Тэр өөрөлдвөл хуульд тухайн асуудлыг журмаар шийдвэрлэхээр заасан ба. Тэгэхээр сэргээн засварлах ажил нь бол үйл хөдлөх дурсгал, соёлын бие төвийг сэргээн засварлах хоёр үндсэн чиглэл. Тэгэхээр зэрэг энэ хоёрыг бол журмын шинжилэн боловсруулах. Одоо үйл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах журам ер нь бол батлагдсан хуучин журам бид нар явж байгаа. Гэтэ энийг шинжилж боловсруулахаар ерөнхийдөө одоо сүүлд төгсөж ирсэн Японы докторудаас мөн соёлын үндэсний төвтэй хамтраад журам боловсруулж байна. Гэхдээ соёлын үндэсний төвд бас төв соёлын үйл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах тийм нэгжийг шинээр байгуулж байгаа. Байгуулсан одоо ажиллаа эхэлсэн. Нөгөө талаар түрүүн гол нь хэллээ. Ер нь урт носонгооч хэлсэн нөгөө бит гэдэг асуудал яригдаад байгаа. Үйл хөдлөх дурсгал за нөгөө музей үзмөр яг биеэр барьж үзэх тийм дурсгалууд бол ойлгомжтой. Гэхдээ тэрийг бүтээсэн мэдлэг ухаан гэдэг зүйл бол
маш чухлаар бас яригдж байгаа. Сэргийн сурталт нь ч гэсэн одоо түрүүн ангарын сүрний ярианд бас гарч байгаа. Тэр яг хуучин технологиг ашиглах. Жишээ нь бол одоо модон идэл хийлэхэд тэр цавны технологи нь ямар байсан? Яаж боловсруулдаг вэ? Манай уламжлалт арга. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдийнхөө нутгаас магадгүй одоо энэ хар хорны орхины хөндий чинь өөрөө энэ орчноосоо материалаа гаргаад цавгаа хийдэг байх хэвээр. За будаг байж ийн эрдэс будаг, чулуун будаг, тийм шорон будаг энэ зүйлүүдийг чинь Эрдэнэзүү хийдэг байгууллагатай, Шанхай хийдэг байгууллагатай бас л манай уламжлалаар бол өөрсдөө будгаа найруулаад тухайн цаг үед тэр орон нутгийн материалаар дээр ихний урчууд хийжсэн байд харах гэдэг шүү. Тэгэхээр зэрэг энэ зөрчиж болохгүй юм байна. Давхар эн чинь бол соёлын бие төсөв. Тийм учраас соёлын бие төсөвийн талаар тусгаалan хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг энэ нь бол яг хуу соёлын үеийг хамгаалахтай холбоотой багц хуулийн төсөл боловсруулах гэсэн ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. За мөн соёлын бие төсөвийг хамгаалах чиглэлээр бол бас тодорхой ажлуудыг хийж байгаа. Энд бол одоо жишээ нь орхны хөндийн жишээн дээр ярих юм бол хамгийн түрүүн энэ нутаг дэвсгэр дээр байж байгаа соёлын үүдийг бүртгэлжүүлэх ажлыг нэлээд хийсэн байна. Тэгэхээр энэ бүртгэл хийн гэдэг асуудал нь хамгийн чухал. Одоо урт нусангүй хэлсэн тэр нарийн магадгүй одоо манай үндсэн бүртгэл байхгүй зүйлүүдийг бид нар илрүүлэх ёстой. Ийм ажил хийх ёстой. Тэгэхээр энд бол судалгаа хэрэгтэй гэдэг том ярим хэлж байна. Энэ орхны хөндийн менежментийн төлөвлөгөөг бол ер нь бол энэ орхны хөндөгөөс боловсруулсан байгаа. За тэгээд дэлхийн өвийн 3 газар гуруула боловсруулсан. Дэлхийн өвийн хорооны хурлаар хилцүүлэх хянуулчихсан. Тэгээд энэ мэн өөрөө цогцоороо яг энэ хамгаалах ажил маань хийгдээд явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хууль нь боловсруулна, журам нь боловсруулагдана. За тэгээд энэ менежментийн төлөвлөгөө нь боловсруулагдана. Боловсон хүчний хувьд бол төв соёлын дурсгал зүйлийг хадгалт хамгаалтын мэрэгчлэлт нь бол үндэсний одоо нэн эрэлттэй ажил мэрэгжлийн жагсаалтад орсон байна. Энэ жагсаалтанд орсноор бол магадгүй боловсролын зээлийн сангаас одоо санхүүжигдэх боломж нэгж байгаа. Тэгээд ер нь сүүлийн үед бол сэргийн сурталтын чиглэлээр гадаадад одоо сурж байгаа тийм оюутнуудын тоо бас нэмэгдээд байх шиг байна. Ер нь бол би гадаадад ажиллаж байна. Тэгээд гадаадын төв соёлын дурсгал зүйлээр сэргийн сурталтаар ажиллаж байна. Цаашаа бол энэ чиглэлээр мэрэгжиж ажиллая гэсэн саналж гисэн тавьсан хүмүүс зүгээр. За баярлалаа. Манай хэлц цөлөг амжилттай сайхан өргөлжиж байна. Хугацаа манд ирэхэд бол талдаа орчих шиг боллоо. Тийм учраас зарим нэг сайхан багцлаад яриад явъя. Тэгэхээр зэргийн дэлхийн соёлын өвд ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгүүлэх одоо хөсөлтэй улс орн маш олон байдаг. Тэгэж бүртгүүлж байна. Одоо тодорхой хэмжээний хөрсөлдөөнч байна гэж байна. Гэтэл энэ соёлын өвд бүртгүүлсэн нь буцаагдах, хүчингү болох явдал байна. Жишээ нь Германд ч гэнэ үү, Америк, Англид ч билүү, Омонд ч билүү соёлын өвлөх дурсгалуудаас нь татгалзуулсан байдаг. Энэ ямар шалгуур үзүүлэлт байдгийг бол манай ч гэсэн одоо тийм хэзээ нэгэн цагт одоо ЮНЕСКОгийн соёлын өвс хасагдах тийм аюул нөөрлж болох уугүй юу? Доктор маань ярих уу? За тэгээ. Тодорхой жишээн дээр ярилцъя. Тэгээ бид нар яавах ёстой юм бэ? Тий. Одоо тийм үү энэ? За одоогийн байдлаар бол дэлхийн олон улсууд бол соёлынхаа өвөг бол дэлхийн ЮНЕСКОгийн дэлхийн өвд бол бүртгүүлсэн. Үүнээс бол 3 улс бол өвөө хасуулсан байна. За Англи улсын жишээг би хэлье. Англи улс 2004 онд бол өвөө бүртгүүлсэн. Ливерпулийн Далайн бомбд дурсгалт газар. Тэгэд орхны хөндий яг бүртгэж явах тэр үед нэгэн цаг үед бол бүртгүүлсэн байна. Ингээд 18 19-р зууны үеийн Далайн бомбд болсон тэр газрыг хүн төрөлхтний түгээмэл үнцэнтэй Хоско гайхамшигт өв мөн байна гэж үзээд ингээд бүртгэжээ. Харамсалтай нь одоо Ливерпулийн хөл өмгийн стадион тэнд баригдсан. Тэр баригдсны дараагаар бол дэлхийн өвийн хорооны шинжээчд очиж ажиллаад за энэ дурсгалт газар их төрөх бүрэн бүтэн байдал алдагджээ гэж үзээд 2021 онд энэ дэлхийн өвийн жагсаалтаас хасагдсан. Тэгээд дэлхийн өв үн цэнэ бол алдсан учраас хасагдлаа гэд дэлхийн өвийн одоо сайт мэдээлэлэн дээр улаанаар ингэ тэмдэглэгдсэн баг. Тэгэхээр ийм эрсдэл улс орон бүрт бүртгүүлсэн улс орон бүрт байгаа. Энэ нөр хариуцлага гэж одоо би бол харж байгаа. За энэ асуулт дээр тааваг санаа оногоо нэмээд явах байвал энэ нэг өгүүлбэр. Санаа нэмээ. Тэгэхээр хэн ангэрсэн маш сайхан жишээ татаж ярьлаа.
Баярлалаа. Энэ бол дэлхийн үеийн конвенцийн дагуу хоёр том жагсаалт байгаа шүү дээ. Нэг нь бол одоо байгаль соёлын үеийн дэлхийн үеийн жагсаалт. Нөгөөх нь аюулт учирсан үеийн жагсаалт гэдэг. Хэрвээ дэлхийн дахны хосгүй үнцэн гэдэг нөгөө үнцэн нь алга болж арил устгахад төгсөн өвийг тэр аюул тулгарсан өвийн жагсаалтанд бүртгэдэг. Одоогоор нэг 20 өв бүртгэгдсэн байх шиг байна лээ. Тэр юу гэхээр дэлхийн өвийн жагсаалтаас хасагдах эрсдэл бий болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхийн дахны хосгүй үнцэн нь алга болох юм бол хасна гэсэн үг. Одоо манай байгаль далай бол Оросынхын бүртгүүлээд 30-аад жил болж байна уу. Тэгээ одоо сүүлийн үед бас тэрлүү бүртгэнэ гэж одоо дэлхийн өвийн хороо айлгаж байгаа. Яасан гэхээр тэр иргэдэн том целлюлоз гэдэг чинь одоо модны том саасны үйлдвэр бий болгоод нөгөө далайг бас одоо бохирдуулна гэдэг юм уу. Тийм юм болоод нэлээд том асуудал одоо үүсгэсэн байгаа. Гэхдээ одоо тэрийг бол хилэлцэж байгаа. Тэрийг бол тэр хасах нь болоогүй гэж бодож байна. Манай орхны хөндийн соёлын дурсгалт газар бол маш эмзэг. Дэлхийн дахны хосгүй үнцэн гэж бүртгэсэн тэр нүүдлийн соёлын өлгийн нутаг бөгөөд өнөөгийн нүүдлийн соёлын амьд үлгэр жишээ болж байгаа гайхамшигт газар нутаг гэд бүртгэсэн байна. Тэгээд тэр нутагт нөгөө манай нүүдлийн соёлын нөгөө хосгүй үнцэн нөгөө бие тус соёлын ард түмний нүүдлэх ёс нөгөө одоо гэр ороо нүгээд барьдаг одоо адууга малалдаг бүгэ саадаг одоо тэр гайхамшигтай одоо сонгодог нүүдлийн соёл тэр хавьд алга болох юм бол нөгөө устдах аюул хасагдах аюул бий болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр би юу хэлэхэд байна хүүхдийн зэрэг нөгөө шинэ хот байгуулах. Энэ хар хором хотын шинэ хот нийслэл хот байгуулна гэдгийг би өстой их баяртай байгаа. Тэгдэг байх уу? Дэмжиж байна. Төлбөрлөг багасхаар одоо маш их дэмжиж байгаа. Гэхдээ энийг төлөвлөхдөө нөгөө дэлхийн дахны үнцэнтэй орхны хөндийнхэн соёлын дурсгалт газрын дэлхийн дахны хосгүй үнцнийг яаж хамгаалах хосолж барьж хамгаалах вэ? Магадгүй шинэ хот бол тэр дэлхийн өвийн хосгүй үнцнийг одоо дэмжсэн бүр улам хөгжүүлсэн тийм хот байж болох юм шүү дээ тэр чинь. Хэм тэгшил сайхан авах хэрэгтэй юм гэж ойлгож байна. Сайхан одоо тэр хотын төлөвлөлтийг дэлхийн өвийн хамгаалтын менежментийн төлөвлөгөөтэй бүр нарийн хэмжиж нүүдлийнхээ соёлыг яаж тэр нутагт хамгаалах вэ? Цүмийн фермер болгоод хайчвал тэр дэлхийн өвөөс ус хасагдахаас өөрөхгүй болно шүү. За баярлалаа. Соёлын яам маань одоо ямар бодлого болж байгаа яг энэ дээр одоо нэмээд хэлэхэд дуртайсан байна. Таны саналууд бас чухал. За хараарны бүтээн байгуулалт шинэ нийслэл байгуулахад бол сайхан. Нөгөөхтэй нөгөө соёлын дурсгалуудаа хэм тэг сайхан авч явах тал дээр бодлогын зүйл байгаа да. За ер нь юуны төрөнд ямар нэгэн бүтээн байгуулалт газар олголт хийх энэ зүйл дээр бол соёлыг хамгаалах тухай хуулиар палеонтолог, археолог, ус садны зүйн судалгаа урьдчилсан судалгааг бол заавал хийдэг. За нөгөө талаар орхны хөндийн соёлын дурсгалт газрын одоо хил зааг хамгаалтын бүсийг бол засгийн газрын тогтоолоор тогтоочихсон. Засгийн газрын зөвлөлөөр тогтоочихсон юм байна. Тэр хамгаалтын бүс дотор бол ямар нэгэн байдлаар түрүүн ангараг сүрэнгийн хэлсэн их төрх бүрэн бүтэн байдлыг хадгалах чиглэлсэнд бүх үйл ажиллагаагаа л өөрөөр бид энэ чиглэлд явах хэрэгтэй. За мэдээж хэрэг шинэ хот байгуулад зам тавих магадгүй одоо эрчим хүчний шугам татах энэ инженерийн байгууламж энэ бүх зүйлүүд бол яг үнэндээ хэлэхэд соёлын үеийн эсрэг өөрөлдөө соёлын үеийн одоо үнэлэмжийг бууруулах
соёлын өвийг магадгүй зарим тохиолдолд алга болгох хүчин зүйл яа харахгүй мөн. Гэхдээ энэ хотыг барьж агуулах төлөвлөгөөндөө өөрөлдвөл юуны төрөн бол соёлын өвд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү яах вэ гэдэг дээр л үнэлгээ хийх ажил бол хийгдэх байх гэж бодож байна. Тий. Одоо Бэлгхаймд жишээ гэж түрүүн агаар доктор хэллээ тэр Ливерпулийн тэнд одоо Холбомгийн том талбай стадион байгуулаад гэсэн жил сүйдээд явуулаад татхад боллоо. Тэгэхээр бид нар их бодох зүйл маш их байгаа юм байна. Бодлогын хэмжээнд одоо хэм тэгш авч явах зүйл маш их юм байна. Таны санал бас нэмбэл давхардуулахгүйгээр Тэгээд би давхардуулахгүйгээр бас хэлхийх чаяа. Тэгээд хар хором хотыг одоо нийслэлийг байгуулахад бол 1220 онд Чингис хаан зарлагдсан байдаг гэж түүхэн тэмдэглэгдүүлсэн байдаг. 2022 онд бол 12 сарын 20-нд одоо зарлиг нь гарсан байдаг тийм ээ. Одоо шинэ хар хором хотыг одоо орхны хөндөд байгуулъя гэдэг. Ажлын хэсэг бол 2 удаа очижсэн. Тэгээд энэ нь бол яг дэлхийн үеийн газар нутаг зэрэгцээд байж байгаа. Энэн дээр бол одоо захиргааны зүгээс бол төр засгийн шийдвэр гаргаж байгаа, хүндэтгэлтэй хандж байгаа, дэмжиж байгаа. Хамгийн гол нь одоо тэр соёлын дурсгал, бие туулан, бие туус өв, нөгөө үйл хөдлөх дурсгалууд энд ямар одоо эрсдэл учрах вэ? Энэн дээр яаж одоо хоёр захиргаа хамтарч төр засгийнхаа бодлогыг нэгтгэж яам тамгын газартайгаа нэгдсэн бодлогоор уялдах вэ гэдэг нь энэ хамгийн гол үнэт зүйл бол манай захиргааны менежментийн төлөвлөгөө. Манай менежментийн төлөвлөгөө 2023 онд батлагдахаар одоо сайтыг гэрээ хийсэн байсан. Энийг хойшлуулсан. Энэ ямар учиртай гэхээр шинэ нөхцөл байдал үүссэн. Нийслэл байгууллагатай холбоотой. Энэ дээр одоо менежментийн төлөвлөгөөг одоо нягтршуулах бас ингээд хамтын ингээд энэ менежментийн төлөвлөгөөг бид нөт зөвд хийгээл тэр төлөвлөлтийн дагуу хийгдээд явахд бол аль болох одоо эрсдлээ тооцсон бас энийг чинь дагаад хийгдэх зүйлүүд зөндөө байгаа. Энийг нь тооцсон энэ л хамгийн гол зүйл. Энэн дээр одоо менежментийн төлөвлөгөөн дээр бол манай захиргаа одоо өмнөх онд бол одоо 19 дахь удаагийн арга хэмжээ уулзалт хийсэн байна. Он гараад бол одоо орхны хүндэлд матлаг хийсэн нийт археологч нартайгаа уулзсан. Тэднийхээ сан дуудлыг авсан. Ер нь бол хэдийдэн археологийн матлагыг хэдийг нь одоо эргэлтэнд оруулж одоо ил музейн хэлбэрт оруулах юм. Бүр хадгалт хамгаалалт сэргээн засварлалтын Монголын хэмжээнийхэнтэйгээ бас уулзалт хийж ингээд бүх одоо салбар иргэд төлөөллийнхэн бол саналыг одоо шингээгээд ингээд ер нь бол нэлээд нэгтгэгдээд одоо бас багцааны болоо явж байгаа. Энэ дээр юм бол яамандаа бас янагдаад харьяалах хүмүүсээс бас асуу зөвлөлтөд ингээд ажиллаж байгаа. баярлалаа. Чихэн шибэгтэйг сайхан мэдээлэл байна. Хамгийн гол нь монголчууд хэлдэг чинь долоо хэмжиж нэг огтлог гэдэг. Хашраас гашуун гарахгүй гэдэг энэ юм бол бариад явчих юм бол бид маргааш харамсахгүй амаа барихгүйгээр тэр Ливерпулийн стадион байгуулснаар баларсан шиг юм болохгүй юм байна гэж бодож байна. За ангараг уртаа жаахан хүлээж гараа. Ганцхан минут. Энэ яг ба тэр түүх соёлын хөшөө дурсгал сүм хийд тэрийг бол бас зохицуулаад тийм ээ төлөвлөлтөнд ингээд хадгалж хамгаалаад болчих байх гэж бодож байгаа. Ер нь бол хамгийн одоо эрсдэлтэй юм бол манай нүүдлийн соёл. Та түрүүнд эмзэг гэж хэллээ шүү дээ. Хамгийн эмзэг. Тэрийг одоо яаж шинэ хотын төлөвлөлтөд уяах вэ? Яаж энэ их төрж орж ирж байгаа жуулчны асуудалтай уяах вэ гэдэг л хамгийн чухал. Тэр нь бол бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүс маань яг сэргээн засварлагчид тийм үү? Яг энэ соёлынхаа өвийг хадгалан хамгаалж яваа. Эдгээр хүмүүстэйгээ ер нь нягт байж хамтран ажиллаж ямар гарц гаргалгаа байна вэ гэдгээ ер нь бол ярилцвал тодорхой хэмжээний шийдэлд бол бид хүрэх байх. Ер нь бол тэнд шинэ хот байгуулагдана гэдэг чинь эдийн засгийн хувьд хүн амын одоо төвлөрлийг сааруулах гэд маш олон зүйл дээр бол бидэнд аш холбогдолтой. Бүс нутгийн хөгжлийг дэмжихээс өсвөлээд маш олон юм. Хамгийн чухал нь яг энэ эрдэмтэн докторууд маань тэр бүтээн байгуулж байгаа инженер техникийн хүмүүс маань хоорондоо уялдан холбоотой л ажиллах хамгийн чухал ах гэж бодож байна. За залуу эрдэмтний хувьд ангар сэрэнгээс асуумаар байна. Ер нь гадны улс оронд яг ийм одоо жишээ ер нь байдгүй. Өөрөө бас олон орны судалгаа хийсэн баг. Түүн дундаа бас Япон орн дээр өөрийнхөө төгсөө одоо Япон орн дээр ч гэсэн. Тэгэхээр орхны хөндийн соёлын дурсгал газар хэд хэдэн онцлог байна гэж би харж байгаа л да. Түрүүнд одоо бит бус өв, бит өвд, дээрээс нь байгалийн өв байна. Байгалийн өв гэж байгаа юм. Дурсгалт газраа хилээр нь бид хилийн одоо юуг нь цэгийн тогтоогоод хамгаалтын бүс, тэрний гадна талаар орчны бүсгээ 2 бүс хилээ зоосон байна. Энэ бүс дунд за 29 дурсгалыг төлөөлөл болгоо бүртгэгдсэн. Тэгэхээр бит бус өв байна, байгалийн 2 өв байгаа. Самт хайрхан, за хангаа овоо хайрхан. Тэгээд энэ дөхөн хийд болохоор бол байгалийн болон бит одоо соёлын гэсэн.
тэр байгалийн гоо сайхан тэр өвийг хамгаалах хэрэгтэй. Японд бол байгалийн өвийг хамгаална, сэргээн цурлна гэж явдаг. Сонин тогтцтой мод, ганцхан мод байвал тэрнийг нь яаж одоо унахчихгүй, хорхоод идүүлчихгүй байх уу гэдэг тийм хамгаалтыг хийдэг сэргээн цурлалтын салбар байдаг. Тэр тийм байгалийн гоо сайхныг хамгаалах юм чухал байна гэдэг. За нөгөө талаасаа энэ орхины хөндий бол Аранга, Өвөр ханга аймгийн 5 сумыг хамарсан юм газар нутагтай. Оролцооны байгууллага маш 5 сум хамаарсан. Маш өргөн удам нутаг дээр өсгөө шүү энэ ч үгүй. Тэгээ энэ дээр бол их олон дурсгалууд байна гэдэг. Тэгэхээр энтэй яг ижил төстэй Японы Нарагийн дэлхийн өвийн соёлын дурсгал газар байна. Энэ дурсгал газар дээр төр засгийнхын хувьд 1300 жилийн одоо Нара хотын одоо Нара гэдэг улсын Японы анхны төр тулс тэнд үүссэн учраас тусгай засгийн газрын дурсгал газрын журам гаргасан байна. Яаж соёлын өвийг ашиглах вэ? Яаж хэрэглэх юм? Яаж бүтээн байгуулалт хийх юм? Яаж дэд бүтц хийх юм? Яаж сэргээн цуглахын хадгалж хамгаалах юм гээд нарийн заалтуудыг оруулж гисэн байна. Ухаанда хувь хүний өмчлөлт газар нь аль хэдийн олгогдсон бол энэ хувь хүний өмч одоо байгаа тэрийг хүндэтгэн гэхдээ зарах болох юм бол заавалчгүй улс авна гэдэг ч юм уу. Энэ бүс нутагт ийм аж ахуй эрхэлж болохгүй. Ягаад гэвэл эн чинь улсынхаа хувьд, дэлхийн хувьд үнцэнтэй газар юм аа. Бүр заагаад өгсөн юм шүү дээ. Нарийн зааж өгсөн байх. Тэгэхээр яг л ийм зүйл орхины хөндөд дээр ерөөсөө үүсэдэл байна л. Шинэ хот тэнд байгуулахаас өмнө миний зүгээр эрдэмтдийн санал бол тодорхой болгосон дурсгалт газрын журам хэрэгтэй байна шүү дээ. Энэндээ тэр бит ус өвийн нүүдлийн мал аж ахуй соёлын журмын чигээр хуульчилж өгмөр юм байна. Хуульчилж тодорхой болго зааж өгөхгүй бол болохгүй байна л гэсэн зүйл харагдаад байна. За тэгэхээр хамгаалтайгаа бас ярилцъя. Та бол одоо яг орхины хөндөд одоо тэр шанхын хүрээ хийдийг одоо толгоолоод байж байгаа хүн. Тэрүүнд одоо ангаргийн яриан дээр ч гэсэн гарлаа тэр одоо их өндөр гэгэнтний одоо төвхөн гэж одоо гол бүтээлүүдээ хийсэн тэр сайхан дагшин газар сүм хийд одоо гайхалтай дурсгал байна. Энэ мэтэд бол яаж хандмаар юм, яаж хамгаалмаар юм. Энэ манай эрдэмтэн судлаач дарга нарын хэлсэн үгнээс таны бодож байгаа нэг бодож дүгнжмэр зүйл юу байваа шин. Соёлын өвийг хамгаалах гэдэг бол их өргөн хүрээний асуудал та. Энэ бол төр зохионы байгууллага үүрэг хүлээсэн одоо байгууллагууд албан хаагч нарын хийгээд Монгол улсад байгаа соёлын өвүүдийг хамгаалчихна гэсэн тийм боломжч байхгүй. Ер нь тийм чадалч байдаг юм байна. Төсөө хөрөнгө одоо ямар ч байсан. Соёлын өвийг хамгаална гэдэг нь ерөөсөө бүх нийтэд оролцсон байдаг. Өөр 8 настай болчраас 80 настай буурлыг хүртэл хөдөө гадаагүй хот өдөөгүй. Энийг яаж ойлгох гэдэг нь бол хамгийн одоо энгийн бөгөөд тулгымцсан асуудал өнөөдөр байгаа юм. Өнөөдөр 10 жилийн одоо дунд сургуулиас ахгүйла ихтэй сургууль бүх албан газруудад одоо энэ соёлын өв гэдэг бол бидэрт яагаад ийм үн цэнтэй вэ? Бидний одоо нүүр бардам нуруу тэгш явах, бусдад хүлээн зөвшөөрөгдөх энэ гайхамшиг тэгээд улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангадаг ганц энэ цэрэг цагдаа хууль гэхээс дотоодын одоо энэ үндэсний аюулгүй байдлын хамгийн гол сүмч ерөөсөө энэ соёлын өв дээрээ тулгуурлаж яаж бид нар ингэж одоо үн цэнтэй улс оронд одоо хүлээн зөвшөөрөгддөг. Тэгэхээр энэ соёлын өв гэдэг бол хүн болгоны одоо үүрэг оролцоо хариуцлага байх ёстой гэдгийг бол бүр дээрээс нь одоо малчин ард маань яг тэрийг хамгаалаад нутаглаад байж байгаа тийм үү. Тэрийг ингээд ойлгуулах тийм ажлыг бол өргөн цаг хүрээтэй төрийн хэмжээд одоо ингэж өргөн цаг хүрээтэй ингээд тогтмол явуулах хэрэгтэй. Энийг ингэж явуулахгүйгээр гичнээн сайхан журам гаргаад, гичнээн мундан хууль батлаад, гичнээн боловсон хүчрүүнгүүд бэлдээд энэ бол тийм газар авсан зүйл биш. Ерөөсөө би ч гэсэн энэ энтхийг Япон, Франц эдгээр бас явж ил байсан. Тэдний улсуудтай ингээд харилцахад бол одоо тэр орон нутагт одоо амьдардаг одоо орхины хөндийн соёлын дурсгал газар амьдардаг одоо тийм үүрэг хүлээсэн байгууллагаасаа тусдаа зүгээр тэр нутгийн ард иргэдэгтэл тэр одоо соёлын газар ойрхон бие засах, хогоо хаях, үл хүндэтгэлтэй хандах эдгээрд бол одоо маш их дургуутсаж одоо дахиж одоо өөрийнхөө гот мужи руу оруулахгүй хэмжээний торгуул одоо төлөвч байд юм. Ийм ингэж бүр бүх тэрийг бол ингээд камер тавиад цагдаа нар бүгд тэр олгон жуулчдыг тэр олгон хянаж чадахгүй шүү дээ. Гэтэл зүгээр л нэг тэнд гүйж авсан хүүхдүүдийн дэрэгдэл нэг эвгүй байдлаар
тэр соёлын дурсгалын эвгүй байдлаар харчихтал тэр юундаа ингээд одоо хэл одоо юу гэдэг тийм ээ. Сайн жишээ сайнаараа үл муугийн жишээ муугаараад явчихдаг юм ингэж явчих шүү дээ. За тэгэхээр энэ бол нэг талаас нь ийм. Нөгөө талаас яадаг үг гэхээр одоо бид нар ингээд өнгөрсөн нийгмээ ингээд муу хэлээ тэнд муу хэлэл ит. Гэтэл айл 1975 оноос 1993 оны хооронд ажиллаж исэн соёлын өвийг сэргээн засварлах газар гэж байсан надаа тийм ээ. Тэр газрыг татан болгоцсон. Тэр газар чи яадаг байсан гэхээр гэгэрлийн яамд гэнэ тэр соёлынхаа яамны харьяан дотор будаг хийдэг цэгтэй, мужааны цэгтэй, эрдэм шинжилгээний багтай. Энэ чинь бүгд уйлдчихэж бие биенээсээ одоо уйлдаж ажиллаа нэгтгэжээж энийг ингээд Монгол улсад байсан одоо тэр нураагаа хайцсан байсан Эрдэнэ 100 гэдэг Аламрас лидер ингээд сэргээж ингээд явж ирсэн. Энэ татан буудснаас болоод тэгээд дээрэс нь нөгөө хариуцах эзэнгүй болсон учраас бол ёстой төр нөгөө соёлын өвийг шинэ барилга барьж байгаа шиг болгочоод байгаа байхгүй нэгдүгээр. Одоо яах вэ гэдэг гарцгаарлаа ярих юм бол одоо ерөөсөө дарга байхгүй. Заавалчгүй энэ соёлын өвийн үндэсний төв байдаг юм уу тэр газрынхаа харьяанд зайлшгүй энэ одоо яг мэрэгжлийн одоо манай ангар сурын доктор эдэр шиг бүр гадаа дотоодод одоо өндөр мэрэгжил эзэмшсэн ийм залуусуудыг цуглуулж ёстой тэр эрдэм шинжилгээний баг нь судлаад за тэгээд нөгөө газар зүйн геодезийн судалгааг энэ хийдэг баг тэгээд уран барилгын хийдэг дээр мэрэгсэн тэгээд тэр дотроо будгийн хийдэг одоо тэгээд энэ Чожил ламын музей хийсэн Эрдэнэ зүүнийн музей хийсэн гэл нөгөө хөх тоосгон авч улаан тоосгоор барилаа гэд бөөн шүүмжил болоод ингээд үн цэнийг алдуулаад ингээд байгаа. Энд чи яадаг вэхээр нэгдсэн бодлого байх. Тэгээд одоо ингээд энэ төр засгийн ингээд хараад байгаа тийм бодлого боловсруулж байгаа. Тэрийг юу н хийх гэж байгаа. Иймэрхүү л төвшөнд байгаа даа. Гэтэл бол өнөөдрийн бодит байдал дээр Монгол улсад байгаа энэ үн цэнтэй өвүүд чинь ингээд яг нүдэн дээр устж алга болоод зөндөө алга болж байна. За баярлалаа хамгаа бидэнд одоо их цойхон хугацаа үлдээ. Бидний ер нь ярилцах хугацаа тунд авчи болсон байна. Тэгэхээр яг дэлхийн орны үндийн соёлын дурсгалт газрын хамгаалтын захиргааны албаны даргын хувьд таны бодол 1 минутанд багтаагаад. Сүүлчийн одоо бараг дүүрэлт маягтай юм. За хамгаалтын захиргаан маань бол одоо хар хором шинэ одоо бүтээн хөсгөлтийн захиргаанд бол бүх тайлан мэдээ, координат татсан цэгүүд бүх мэдээлэл бол өгсөн байгаа. Үн цэл ач холбогдол тайлагнаад ингээ өгсөн байгаа. Энэ дээр бол одоо би захиргааныхаа ажилтныг төлөөлөөд бас иргэн хүний хувьд бол одоо энэ шинэ нийслэл барьж байгаа маань одоо олон улсад дэлхийд жишг болсон хуулийн хүрээгээ дагсан бүх хуулиудаа ягаагүй ийм жишээ болсон сайхан нийслэл байгаасаа гэж л одоо хүсэж байгаа. Ийм одоо жишээ болж дурддагтахаар энэ монголчууд яасан мундаг юм бэ? Тэр эртний нийслэл хар хорин орхны хүн дээр ЮНЕСКОд бүрдгсэн газрынхаа дэргэд бүх одоо тэр эрсдэл учрын хөвөг нь тооцож хийгээд дээрээс нь нийслэн байгуулсан ийм агуу улс байна штэ гэж жишээ олцсон олон улсын хурал зөвлөлөнд яригддаг тийм байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа сайхан байна. За энэ чинь одоо бидний байдлаар би нэг хоёр үг хэлье. Нэг. За эфир дуусах гэж шууртаа. Эфир дуусах гэж шууртаа явуулсан. 1 секунд. За. Энэ зүгээр яг л энэ саягийн үргэлжлүүлээд хэлэхэд энэ шинэ хот байгуулахын төлөвлөлтийг орхны хөндийн соёлын дэлхийн өв орхны хөндийн соёлын дурсгалт газрыг хэрхэн хамгаалах уу гэдэг тэг яг хамт санхүү зохион байгуулалтаар хангаж байж хамт хийх хэрэгтэй байна. Ерөөсөө хэм тэрч явж явах хэрэгтэй юм байна. Яг эхийн нийслэл тулгуурлахгүй санхүү хүртэл хуваарлах хэрэгтэй. Зүйтэй. Тэгж байж л сая одоо сая нөгөө яасан мондөг юм бэ гэдэг л хүрэх байна гэж байна. Тэр гайхамшигтай бид нар хүрч байгаа юм байна. Тэр нөгөө дэлхийн өвөө хайчаал шинэ хотон тусдан төлөвлөл хийгээд энэ бас нэр явах. За баярлалаа. Одоо овши төгсгөл хийх цаг болчихлоо. За ингээд өнөөдөр дэлхийн өвөө соёлын орхны хөндийн соёлын дурсгалт газар дээр тулгуурлаг. За соёлын өвөө хэрхэн яаж хадгалан хамгаалах вэ? Хэрхэн яаж сэргээх вэ? Цаашлаад шинээр байгуулагдах тийм ээ тэр шинэ хоттойгоо яг энэ соёлын өвийнхөө их төрх байдлыг алдахгүйгээр яаж уялдуулах вэ гэдэг тал дээр өөрсдийн санаа бодлоо хийсэн та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд өнөө манай нэвтрүүлэг энэ хүн зурж жаргаж байна. Маш их олон асуудал байх боловч Украин махыг өгөхөлцөхт нь багтаахын үлгэрээр бид нар ямар ч байсан асуудлын голыг гаргачлаа. Өргөжлүүлэн бодох хэрэг манай үзэгчдэд байгаа гэж бодож байна. За баярлалаа. Ийхүү манай нэвтрүүлэг өндөрлж байна. Үзэгчтэй таалан үзсэн та бүхэндээ баярлалаа. Оролцсон та бүхэндээ баярлалаа. За та бүхэндээ баярлалаа.